Чиний үндсэн ажил мэргэжил юу? Миний яг үндсэн ажил бол би яг бизнесийн удирдлагаар төгссөн, бизнесээр төгссөн байхгүй. Тэгээ угаасаа бизнес ирээд бизнесийн байгууллагуудад ч ажилласан. Тэгээд нэг хуваараа стартап бизнесүүд ч хийж агаад тэгж агаад ерөнхийдөө тэр бизнесүүдээ илүү өөрийнхөө яг passion нэг хөмөр санагдаад тэгээ стилист болсон. Стилист юм уу? Тийм миний мэргэжил. Вау. Эний яг одоо сүүлийн за яг өвдсөн цаг хугацаагаа хасвал 2 жил стилист хийсэн. Тэгээ одоо буцаад бас стилист хийгээч гээд хүмүүс аяг тэгж байна. Гэхдээ би ерөнхийдөө жоохон биеийн байдлаас л арай хойшлуулж байгаа. Ер нь бол одоо хийж байгаа бүх юм стилист, фэшнтэй холбоотой. Даанч чиний тэр Европод авсан зураг амар гоё юм аа. Гоё одоо гоё өстэй тэр хувцалт те. Би ч нөгөө тийм юмд юу нэг дуртай байхгүй юу? Гоо зүй гэх юм уу? Тэр чигээрээ нэг юм гоё юм дуртай. Бүхэл юм одоо төрлийн дизайн одоо ер нь интерьерч бай, экстерьерч бай, фэшнч бай бүх төрлийн дизайн дуртай. Тийм фэшн амар дуртай. Багасаа тийм байсан. Нэгэнд хүн чинь нэгэнд би одоо ийм намайг чи хүмүүс ингэж юугаар харагдах байдлаар амар олон юм ярьдаг байхгүй юу? Гэтэ надад бол буучаа ягаад гэх юм бол надад харагддаггүй байхгүй. Тэгэж өөр өөртөө болж ивэл тэгэл болоо. Надад харагдахгүй. Яг үнэ. Өөр өөртөө болж ивэл болоо. Тэгэнгүүт хүмүүс чинь нийгэм чи өөрөө амар хэцүү шттэ тий. Нийгмийн нүд чи ерөөсөд хамгийн түрүүнд явж байгаа хүнийг дүгнж байгаа юм чинь ялангуяа эмэгтэйгтэй ерөөсөө эмэгтэйг тий. Тэгэнгүүт тэр хүмүүс тусламж хэрэгтэй гэж би боддог байхгүй юу. Угаасаа өөрөө өөртөө сэтгэл хангалуун байвал угаасаа хамаагүй шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс чинь өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаа дээ шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүст чинь туслах хүн хэрэгтэй болно тийм. Тэр нь ер нь миний ажил л гээд би ер нь тэгээд ажилдаа дуртай. Зөв. Тэгээ би бол нөгөө ерөнхийдөө багасаа ингэж манай аав намайг царай муутай гэдэг байсан. Нэг гомдолчаа биш л дээ. Манай аав жоохон буруу арга ашигласан байхгүй царай муутай гэдэг байсан. Тэгээ би ерөөсөө ингэж өөрийгөө толинд харах үнэхээр дургу. Нөгөө юу эдэн штэ. Нэг бичлэг гэмтэр ахуулж байгаагүй хүн гэмт бичлэгэн дээр өөрийгөө харахаар нэг эвгүй болчтой штэ тий. Тэрэн шиг би бол толинд одоо хүртэл нэг харах дуртай биш байхгүй юу? Бичлэг харж чадчих хэрнээ. Тийм тэгээд ерөөс ингээ гэртээ тойл тавихгүй. Тийм бай тий. Тэгээд толинд амар харах дуртай хүмүүс байдаг тий. Тийм. Ерөөсө байнга л өөрийгөө тойлдчихийдэг. Тийм. Айгу өөр юм байна. Тийм нөгөө тойл мөл таарахаар аль болохоор ингээ харахгүй байхыг хичээдэг. Гэтэ нөгөө сүүлийн үед чи яалтчгүй ингээд юугаар тий сошиалар бизнес хийж байгаа. Тэгээд өөрийгөө харах тохиолдол маш их байгаа байхгүй юу? Тэнгүүт манай монголчууд ч аяг их хүний гадаад төрх ярьдаг шүү дээ угаасаа. Тийм гин биш цагаан ч юм уу мэдэхгүй. Ер нь бүгд л ерөөсөө гадаад төрхөл байнг ярьж байгаа шүү дээ тий. Тэр чинь бас нүүдэлчний бас юу баха? Нүүдэлчтэй одоо амьдралтай холбоотой гэж бодод байна. Нүүдэлчтэй амьдралтай холбоотой гэж юу? Харин тийм бүр юм цаанаасаа суудсан юм байдаг юм шиг санагдаад. Тэгээ бас яг надад болохоор Оросын нөлөө амар их байсан юм санагдаад байхгүй юу? Орос Советийн нөлөө, Совет одоо яг үеийн Оросууд одоо хүртэл угаасаа гадаад төрхөнд маш их ач холбогдол өгдөг хүмүүс шүү дээ. Одоо энэ ертөнцийн дэлхийд байгаа баг хамгийн их гадаад үзмж болон материалистик арт хүн гэж би боддог байхгүй юу? Тэр нөлөө амар Монголд Орсон юм шиг санагдаад. Тийм надад тийм санагдаад. Магадгүй. Манай японочууд чинь одоо баян байх нь бас их чухал. Гэхдээ тэр нь одоо өмсөж зөөсөн юмар харуулах биш. Одоо нөгөө юу гэх юм бэ? Амьдралын чанараараа гэхээс илүү ярианы өнгө ч гэдэм үү тий. Аура, энерги өөрөөсөө мэдрэгж байгаа мэдрэмжээрээ ингээд би бол баян амжилттай хүн шүү гэж мэдрүүлэх үү. Ялангуяа одоо нөгөө баян айлын ярианы үг хэллэг ядуу айлын ярианы үг хэллэг шал өөр байдаг. Шал өөр байдаг болохоор одоо тийм одоо нөгөө ойлгож байна тийм яриа одоо бие аваа
байгаа байдал тийм тэр нь одоо хамаагүй юм илэрхийлдэг болохоор баячууд нэг үнтэй хувцас өмсдөг. Тэгээд өмч хөрөнгөтэй хүн гэдэг юмыг чи үгээр байгаа байдлаар тийм болохоор нөгөө эсрэгээр нөгөө ангарахаараа энэ хүн чи яатсан болоо тий. Энэ хүн юу батлах гад тий яагаад байгаа юм бэ? хувцлаад байна. Бүр ингээд гоёод байна. Тий. Жүжигчин юм болоо гэдэг юм тий. Соёл нь өөрлөлтөө. Тий, соёл нь өөр тий. Ийхтэй. Би чиний тэр нөгөө балетчин шиг зураг хараад энэ хувцаараа тий одоо сэтгэлийг бол яавал яаж засч болох юм бэ? Сайхан болч болох юм бэ гэд тийм юм мэдэрсэн. Надад болохоор би яагаад фэшн дуртай? Яагаад ер нь би фэшн зүгээр хувцсанд амар дуртай. Яг хувцсанд яагаад амар дуртай гэхээр би нэг багадаа ийм хөвгтэйсэн байхгүй яг нөгөө өөрийгөө тийм амар илэрхийлэмж сайтай хөвгт байгаагүй. Тийм одоо юу гэх юм дотоод ертөнцтэйгээ ингээд өөрөө байдаг. Тэгээ ер нь ганцаар хайгуу дуртай. Тэгээд өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх арга нь хувцс байсан байхгүй. Одоо би ийм галзуу дотоод ертөнцтэй гэдэг. Цыган шиг хувцалдаг. Тэгээ жоохон бахта тийм байсан. Зурдаг байсан юм байна. Фэшн скетч зурдаг. Тэр миний илэрхийлэл байсан байхгүй. Одоо ингээд өөрийнхөө дотоод ертөнцийг ингэж гаргаж илэрхийлэх боломж. Тэгээ бас миний дотор ингээл амар олон янзын хүн байдаг. Тэр болгоныг хувцаар илэрхийлж болдог гэж би боддог байхгүй. Одоо тэгээд нэг төрлийн хувц ерөөсөө өмсдөг байхгүй. Ер нь одоо би бол тэгж нэг юм барьсан юм байхгүй. Нэг бол ингээд нэг өдөр амар юм бизнес хүмүүс шиг хувцлаа гэхэд нэг өдөр рок хувцлах ч юм уу, нэг өдөр балетчин шиг хувцлах ч юм уу. Тэр тийм боломж юм санагдаад байхгүй. Ингээд нэг хүн нөгөө зохиолч хүн ингээд үгээрээ өөрийгөө илэрхийлдэг штэ тий. Яг тэрнтэй адилхан хувцаар хүн өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлж болох юм байна гэж би бодсон юм шиг байгаа юм байна. Тэгэл ер нь тэр чигээр явцсан. Зөв. Тэгээ одоо бас тэр бага насны охин хിവэрэ байгаа юм биш үү тий? Дотроо хിവэрэ. Тий хിവэрэ. Ер нь дотор бүгд хിവэрэ байт юм шүү. Тий тэгээ надад бол үнэхээр гоё мэдрэмж өгөөд тэгээ би бас ингэсэн штэ бодсон. Тэгээ ерөөс ингээ нөгөө хин байдэн штэ манай Японы коммариг мэдхүү нөгөө мэдэн штэ нөгөө хувцсны юу цэгцтэй амьдралын цэгцтэй бүр амьдралын эмх цэгцөө тий тэг коммариг бас үтчихэд ер нь ингээд гоё гэсэн мэдрэмж өгөхгүй юмыг бүгдийн ялгаж тамаар санагтай тэгээд сая хувцсын цэгцэрсэн чиний нөлөө бас байсан байхгүй юу би тэр хүнийг бас амар гоё хүн гэж боддгийг штэ тэр бол ингээд яг сэтгэл зүйн юм явж байгаа штэ тий сэтгэл зүйн юм төвхтэй байдлыг хайж байгаа шүү дээ. Ер нь бол хувцсыг эд зүйлийг хаянгаа тий. Тэр өстой гоё ер нь хүн гоё ном. Тий гоё ном тий. Тэгээд юмыг худалдаж авахтаа хүртэл амар бодож байгаа. Хэрэгцээтэй биш тий. Мэдээж хэрэгцээтэй байх ёстой. Гэхдээ сэтгэлийг хөдлөх чинь үгүй юу гэдэг юмыг бас бодож авдаг болсон шүү дээ. Тий. Тэр айгу зөв. Тий амар зөв гэж би бодож байгаа. Тэгээд их хувцастай байх тусам хүний шаналл их хэсдэг. Ер нь их баялагтай байх тусам хүний шаналл их хэсдэг юм байлээ шүү дээ. Угаасаа. Тэр бас амар ухаантай эмхтэй гэж бодсон. Тэгээ тэр хайж байгаа юм бас тийм гэхгүй тий. Тий. Баярлаа гэдэг. Амар талархаж байгаа тий. Талархаж байгаа тий. Үзээгүй хүн байвал Netflix дээр коммари гэдэг Япон хүүхэн Америкчуудыг гэрт очиод Америкчууд ямар ч их юмтэй юм бэ. Америкчууд бол баг тэрүүгээр хамгийн тэргүүлэх баха. Тий. Би бас хувц гэхэд хэдэн мянган оймс гэхэд хэдэн мянган юм байгааг ингээд ухаж гаргаад хайж өгөөд цэгцлээ тий. Гэтэ өөрөө хийж өгөхгүй тэр хүмүүсээр хийлэгдэг байхгүй тий. Тэг хийх явцандаа нөгөөд бол чи хаймааргүй хайх ёстой байгаа мэдж байгаа хэрнээ хаймааргүй санагтаа тий. Тэгин одоо шууд ингээ өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх шаардлагыг мэдрээд өөлж мөлдөг тий. Хүмүүс тийм хөөрхөн нэвтрүүлэг яг тэр нөгөө эд зүйлд бас амар сэтгэлээ ингээ өгцөн тэгээд тэрнээсээ салж чадахгүй уйлж байгаа энэ төр айгүй сонирхолтой санагдсан надад бас. Одоо нөгөө өчигдрийн өнөөдрийн томоогоогоос салахад бас л ингээд би одоо тийм юм өөртөө бас шаардаагүй болохоор уйлахгүй ирж байгаа байхгүй тий. Яг бас ингээд
амьдралын хэв маягийг өөрчлөгээд дотроосоо ингээ хүн хилээд тэрийг ойлгоод нэг шин болох үед бас уйлчих юм болов гэж бодод. Тийм тий. Амар эм мод хүмүүс. Тийм шүү дээ. Ер нь тий. Угаасаа бас сэтгэл шингэсэн юм чи айгу хэцүү шүү дээ. Тэгээд бас эзүүл байсан ч гэсэн амар хэцүү. За нэвтрүүлгийг эхэлчихээ албан ёсоор зөндөө явчихлаа. Сайн байцгаана Томокогийн найз нэвтрүүлгийг маа явхад бэлэн болцсон. Өнөөдөр энэ зочин гаинж гэдэг нэртэй хүмүүр байдгүй. Би харин яг тэрийг хэдхэн өдрийн өмнө хайж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь 3 жилийн өмнө 2 хан байсан байхгүй юу? 3 жилийн өмнө 4 жилийн өмнө яг 2 байсан байхгүй юу? Тэгээ би бүр яг нэгийг нь олоод өөрөө. Тэгээ тэр нь 12 настай эрэгтэй хүүхэд байсан байхгүй юу? За. Тэгээ би тэр хүүхдийг бүр сайн уу гэд. Тэгээ тэр хүүхэд айгүй сонин нь миний амьдарч исэн аав ээжийн маань байрны хажуугийн байранд амьдардаг гэж таарна. Тэгээ би олж молоод ингэжсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрнээс хойш нэмэгдээд одоо 5 болчих. Воо. 5 гаинж гэдэг болчих. Тийм. Тэгээд би тэрийг саяхан гайхаад нөгөө 3 нь хаана байна гэдэг шиг. Ер нь бол яг гаинж бол айгүй олон жилийн турш би ганцаараа байсан. Угаасаа нөгөө ховор нэр баггүй юу? Тийм нөгөө зохицол нь ингээд одоо яг Содон. Тийм содон. Содон хослол тийм. Инж гэдэг үг бол байгаа. Гэхдээ ган инж гэдэг тэгчээр одоо ховорхон байсан. Тийм. Одоо 5 баг. Оо за. Тэгвэл гаинж болохоо одоо жаахан хөвгт юм шүү дээ. Тийм. Одоо тэр сүүлийн 3 хүүхэд бол жоох хүүхэд. Нөгөө нэг хүүхэд нь бол одоо бас нэг 15 5 6 байх нь шүү дээ. Тийм. Сүүлийн үед би бас урд нь нэштэй нөгөө монголчуудын нэр хайлт хийдэг юм байдэн шүү дээ. Үдсэн анх үзэхэд чинь Томоко гэдэг хүн байхгүйсэн байхгүй мэдээж те. Тэгсэн чинь сая 2 мөр болцоо. Inspiration аваад өгсөн байж тээ тэр юм нь. Айгуул Японы хүний те Японы ирээд жиж магадгүй Томоко байт юм биш угаас. Харин тий. Сонирхолтой тий. За. Бид нар тэгвэл Монголын нэрийн хувьд бол ховор нэртэй ховор нэртэй тий. Манай хоёр охин бас айгу ховор нэртэй. Ер нь нэр аягаас амар чухал гэж би зүгээр боддог тий. Хүний одоо хувь заяанд гэх төөргөнд гэх юм уу юу гэх юм мэдгүй яг тэр нэр амар чухал юм санагдаад байдаг. Ямар нэр оногцсон нь. Тий. Тэр чинь бас үгэнд төвч байгаа. Тий. Үгэнд төвч байгаа. Манай охинд би охиндоо Комако гэдэг Японы нэр нь Комако гэдэг байхгүй. Тэр унаг гэсэн утгатай. Тэгээ нөгөө бас юу юм бэ? Ер нь энэ унаг тэгээ шатрын нөгөө шатрыг бас илтээ. Шатрын нэгийг бас кома гэдэг. Тэгээд айгу хөдөлгөөнтэй одоо байнга ингэ шинжлэхтэй те. Тийм унаг ямар байдаг шиг ерөнхийдөө тийм характертай юм байна шүү дээ. Тэг байгаасаа гэж бодод төсөлтэй байгаасаа гэхээсээ бас баг бүр тийм болчт юм шиг л. Тий. Нөгөө нэг хүнийг нэрээр нь баг нэг амьдралын туршид хэдэн удаа дуудах уу гэж бодохор чинь хэдэн тэр бумуудаа дуудаж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэр дуудаж байгаа нь ингээд тэр хүнд ингээд ордог гинэ. Одоо би зүгээр тийм талаар уншиж ирсэн. Тэгээ хүн тэрийг сонссоор байгаад ч юм уу эсвэл тэр үгийн хүчээр ч юм уу нэртэйгээ айгу төстэй ч юм уу тийм ямар нэгэн холбоос үүсдэг гэсэн. Таны нэр ямар утгатай Томоко? Томоко. Японочдын нэр чинь нөгөө дуудлагаар бол утга нь юусоо харагддаггүй. Ханзаар харагддаг байхгүй. Миний ханз болохоор одоо монголоор бол юу юм бэ? Оюун эрдэнэ. Оюун юу гэх оюун ухаан бэлэг тийм оюун бэлэг юм тийм байна. Оюун ухаан гэдэг тийм утгатай гоё утгатай. Тийм. Яг үнэн тийм байна тий. Тийм. Ерөнхий сайд шиг нэртэй юм шүү гэж боддог. Манай ерөнхий сайд шиг тийм байна тий хоёр. Тэгээ би хувцсны тухай. Тэгээ би хувцс өнөөдөр аваад ирдэг гэж. Би нөгөө сайхан нэг хэсэг нөгөө баахан Японоос кимоно орж ирчихсэн шүү дээ. Баахан кимоногийн одоо нөгөө торгон моргоор хүмүүс нөгөө баахан дээл хийгээд Япон торгоор. Тийм. Хүмүүс надад ч гэсэн байдгийг шүү дээ айгуу гоё.
надад ийм бас торог хэдэн нөгөө бүс байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг сая нөгөө Японоос оруулж ирсэн хүмүүс нь нэг нь 40,000 60,000 айгу хямдхан зарж ирсэн. Тэгээд тэр нөгөө юуг нь бүсийг аваа. Тэгсэн чинь японочдын бүс чи айгу сонирхолтой заяа. Миний авсан бүс чинь нөгөө Египтийн пирамид дотор байдаг нөгөө муми юуны толгойтой чоны толгойтой хүмүүс байдэн штэ тий. Юу гэдэг үлээд за тийм зурагтай нөгөө шар шовоо муутай Египтийн нэг зурагтай наага Европын цайзын зурагтай наага тэгснээ нөгөө хадгаламжаараа айгүй нарийн ингээд хатгсан юм уу байгаа байхгүй юу? Ямар хэцүү. Нөгөө цэцэг мэцэгтэй. Тэгээ тэрийг бас те юм гоё бас содоо юм хараад айгүй гоё санагтаад бас нэг хувцс болох чи гэж бодоод гоё харин тийм надаа айгүй гоё санагддаг шүү. Тэр хээтэй торгонууд. Японд ороод гэхдээ арай өөр шүү. Японд орох чинь нэг юм надад тийм биетэй юм санагддаг байхгүй. Тийм ингээ илүү биетэй шүү. Тэгээд юм хийхэд айгүй гоё болдог. Би уусаа бас Японд торгон юм цүнхтэй байхгүй. Тийм айгүй дуртай. Зүг. Хувцсыг гэж бодохгүй юу? Хувцс хийх боломж надад гараагүй юм байна. Тийм үү? Тэрнээс хувцсыг гэж бодох юм байна угаасаа. Би чинь ер нь тийм дээл надад бас юм юката гэдэг. Юката байдаг. Ийм ингээд кимоно нөмөргүүд аягих байдаг. Би тийм кимоно загвартай кимоно жакетууданд аягүй дуртай байхгүй. Зүг. Тийм төрлийн юмд аягүй дуртай. Тэг бас айгүй гоё санагтаад надад одоо ийм өнгөлөг хувцс байх юм бол гоё хаа гэж бодод авсий. Тийм өнгөлөг хувцс яг нөгөө хувь хүний өнгө гэд сонсч ирсэн үү та? Тийм. Personal color. Ингээ нөгөө яадаг уу? Ингээд те. Тэр чинь миний ажил. Тийм үү? Тэ холбоотой одоо ажлын нэг хэсэг байхгүй юу? Ер нь миний ажил тэгж анх гарч ирж хүмүүс танигдчихсэн юм. Хувь хүний өнгийг тодорхойлох те. Тэр талаар хамгийн их одоо ярьж исэн байхгүй юу? Тэгээд тэр үед яг хувь хүний өнгө тодорхойлуулчихаар тэр өнгө нь одоо яалч хүүхнийг илүү өнгөлөг харагдуулдаг. Тэгэхээр тэнд нөгөө тод өнгө дотроо танд одоо яг зөгтөг тод өнгө гэж байх нь шүү дээ. Олон тод өнгөн дотроос тий. Тэрийг мэдхээр бас илүү зүгээр амар л болчтой. Ер нь бол яхав над шиг нэг бүх юмыг өмсөх дуртай хүн бол яхав хамаагүй. Тэнгүүд зарим хүнд чинь ингэ толгой иргэнэ шүү дээ тий. Юу ч өмсөх хэвээр яах ч хэвээр ингэ зарим хүнд зовлон болчтой байхгүй юу. Тим хүмүүс айгүй амар байдаг тиймэрхүү. Зүг. Харин тий. Тгий санагдцсан зүгээр нөгөө сонголтоо хийхэд те энийг сонгох юм бол аюул багтай. Тэнгүүт чинь нэг юм 100 хэдэн сонголтоос 20 руу ороод ирэхээр ч амар ахгүй нэг 10 хэдэн өнгө ч юм уу те тэрэн дотроос за энийг авчи гэд хүмүүст илүү тийм амарчилж байгаа юм гэх юм уу тийм. Тэг мэдээж заавал те өөртөө зөхгүй ч гэсэн өөртөө өмсөд гоё байвал бас болно шүү дээ хамаагүй тийм. Би бас харин яг тэрэн дээр хүмүүс ингэ бодоод тий. Заавал тэгстэй гэж өнгөс юм байхгүй шүү дээ. Ер нь хүн өөрийнхөө хүссэн юмыг л өмсч зүйл. Тэгвэр тэр дунд баг ингээд юу хийж байгаагаа мэдэхгүй нь зовлон болчдөг байхгүй. Зарим хүнд ингээд бүр толгой нэргээд өөрийнхөө юу хийж байгааг ойлгохгүй байгаа юм чинь. Тэгээ тиймэрхүү хүмүүст илүү зүгээр юм шиг санагдаад байдаг. Зүг. Тийм. Тэгээ би ерөөсөө ингэж үдчихэж байгаагүй. Ерөөсөө надад бол нэг хэрэггүй байх гэж бодод тийм. Гэтэ нөгөө зурагтаар гарахад чинь саяны залуу шиг стилист нь ингээд тарж өгөөд тий. Тэгээд угаасаа баг тэрийг нэг даахгүй төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Нэг заавал тэрийг даах албагүй шүү дээ. Тий. Ямар хууль байгаа шүү дээ. Тийм байгаа шүү харин яг үнэ. За тэгээд яалтчгүй нөгөө чиний нөгөө өвдсөн өвчний тухай асуухгүй болохгүй байх гэж бодод болохгүй байх гэсэн байхгүй л тий. Асууж болох уу тий. Анх чамайг харсан нөгөө би хавтар гэдэг өвчин тусчээ гэд хоёр охин билүү тий нэг усанд оруулж байгаа нэг зураг байсан санаадах юм. Нэг тийм зурагтай жилүү нэг Facebook дээр анх удаагаар харсан байхгүй. Яалтчгүй тэр олон хүмүүс хараад ирэнгуудаа миний нүдэнд бас харагдаад. Тийм тэгээд тэрнээс хойш одоо 2 жил үгүй одоо яг тэндээс хойш жил хагас болж байна. Жил хагас болж байна тий. Жил хагас болж байна. Яг тэр
одоо ингээ хавдартай гэдгээ би өөрөө ч мэдээд хүмүүс сэрэмжлүүлсэн ер нь бол зам ингээ хавдар тусч болох юм байх шүү гэдэг сэрэмжлүүлснээс хойш бол яг жил хагасулж байна. Тэр хооронд эмчилгээ бол амжилттай явж байгаа. Тэр хооронд эмчилгээ маш амжилттай явсан. Би яг хавдрын эмчилгээ эхлээд жилийн дотор бүр идэгсэн юм. Зөв. Айгу азтай тохиолдол гэх юм уу? Ер нь тийм байсан. Тэгээд одоо сүүлийн шат 4-р шатнаас бүрэн хурдан идэгсэн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр хагалгаа бас хийсэн үү? Хаалгаа хийгээгүй. Дан хими эмчилгээ, тийм хими эмчилгээг их мэдрэг байсан бэ? Тэ хими эмчилгээнд айгу мэдрэг байгаа. нөгөө хавтар байсан биз дээ, тий. Тийм айгу сайн аваад, тий тэр нэг эмчилгээг айгу сайн аваад. Тэгээ би ер нь айгу өөрийгөө азтай тохиолдол гэж бодоод байгаа. Тэгээ ер нь тэрэн дээр ингээд айгу их тийм олон зүйл богино хугацаанд ингээд гялс яваад өнгөрсөн юм шиг тийм сэтгэл төрсэн гэх юм уу. Тийм тэгж санагдаж байгаа. Ерөөсө хагалгаа хийхгүй жижигрүүлж байгаа тагалгаа энэ төр гихгүйгээр бүрэн нөгөө жижигрүүлж байгаа тагалгаа хийх хэн баг эрсдэлтэй байсан. Тийм. Ер нь ерөөсө хагалж болохгүй хавдар. Тэгээд ерөөсө хиймээр нөгөө цуснд орсон хавдар. Тэгэхээр нөгөө цуснд орсон хавдрыг ингээд нөгөө хиймээр л яахгүй бол туяа эмчилгээгээд бас байгаа шүү дээ. Тиймэрхүү эмчилгээгээр л угаасаа алга болох боломжтой гэл. Тэгэл анхнаасаа угаасаа ганц хийж болно гэсэн хими эмчилгээ байсан байхгүй. Тэгэл тэр хими эмчилгээг 8 сайкл одоо яваал. Тэгээд тэр эмчилгээний дараа одоо би сая хагас жил дуусаад хагас жил болоод чекап хийлэгдэг байхгүй юу? Одоо нөгөө юм дээр. Солонгост очиод тэгээд дахилт өгөөгүй. Одоогор бол бүх юм ингээд сайхан болсон тий. Тэгээ би одоо эмчилгээ дуснаас 1 жилийн чекап нь болохоор дахиад удахгүй явах байхгүй юу. Тэгэхээр миний баг 2 жил болсон юм шүү дээ. Өө тийм ээ. Таны зөв 2 жил. Тийм үү. 2 жил тийм ээ. 2 жил болчихж байгаа юм байна. Тийм үү тий. Тэгээд азтай гэх юм уу бас одоо хувь тавилантай шүү дээ. Одоо эдгэрэх амьдрах заяатай тий. Тэрэн дээр мэдээж одоо хавтар тусахад 4-р шат гэдэг чи эцсийн шат гэж ярьдаг шат шүү дээ. Тэрэн дээр мэдээж үхлийг бол маш ойроос харсан байх гэж бодод байна л да. Яг үнэ би бүр тэрийг л амар одоо хүртэл одоо ингээл яхаа ингээл 2 жил боллоо ингэчихэж байгаа шүү дээ. Тэр үедээ бол ингээл амар хүчтэй байсан мэдрэмжүүд хүний 2 жилийн дараа бол багсан шүү дээ. Ер нь бол тий тэр үед байсан айдас ч гэх юм уу одоо ингээ бүх мэдрэмжүүд 2 жилийн дараа бүдгэрнэ шүү дээ. Ер нь бол бүдгэрнэ. Тэндээс нөгөө ганц амар тод санаж байгаа мэдрэмж нь үхлийн тэр одоо ойрхон байсан мэдрэмж. Үхэлтэй одоо нүүр тулж байгаа тэр одоо мөч байгаа шүү дээ. Тэр надаа бүр амар тод санагддаг байхгүй юу. Тэрэн дээр ингээ хүн жинхэнэ нөгөө за одоо бүх хүнд ярьдیں۔ Да угсаа үхэлтэй нүүр тулахаар өнгөрсөн амьдралаа яаж амьдрсныгаа буцаагаад хардгаа тэгээ яг ингээ гүйлгэж байгаа юм шиг буцаагаад хараад тэгээд юу зөв юу буруу байсныг яг ойлгодог гэж одоо мэдгүй айгу би бол айгу олон юмнаас сонсч исэн уншиж исэн байхгүй юу. Тэгээ минийх яг тэрнтэй адилхан байсан. Ер нь үхлийн талаар тэгж ойртохоор тийм айдс биш нэг сонь өөр мэдрэмж төрсөн гэх юм. Тийм үү? Ингэж би одоо миний төсөөлсөн болохоор манай аав бас нэг хотод ахуулж исэн байхгүй хавдараар. Тэгэхэд ааваас харагдсан юм юу вэ гэхээр аав нөгөө хийж амжаагүй юмнуудыг амар амжуулах гэдэг үзчихсэн. Одоо амьд байгаа л та. Хороо тэмчиж болсон. Тэгэхэд хийж амжаагүй юмнуудыг амар хийж амжуулах гад үзээд исэн. Бас дотроо тий одоо би яаж амьдрваа гэж бодсон юм уу? Тэр бол бидэрт бол харагдахгүй ш. Дотроо явагдсан байх мэдээж. Тэгээ нөгөө хийж амжаагүй юмнуудыг хийх гээ намайг өгөх юм бол ингийн шүү тэгээ шүү. Энд миний нөгөө дансны дэвтэр байгаа. Ингээрээ тэгээрээ дүүтэйгээ бити муудалцаарай. Юма бити буулаацалтаарай. Тэгээд хамаг юма ярьж өгсөн байхгүй бас чамайг бодох юм бол хамаагүй тий настай байсан болохоро бас нөгөө харьцангуй ингээд юу юм бэ? Өмч хөрөнгийг хуваалцах ажлыг үлдчихэж байгаа хүмүүстэй тий тийм юм их ингээд хэрэг би бол ингээд
өөрөө хэрвээ өгөх гэж байгаа юм бол те хэрэггүй байх гэж бодсон. Тийм юмд санаа зовох юм. Зүгээр гэхдээ ямар нэг юм хийхгүй байж чадахгүй болоод хийхгүй сууж чадахгүй болоод тийм юмыг хийж байгаа. ярьж байгаа гэж бодсон байхгүй юу? Надад болохоор мэдгүй би айгүй нийтдээ санагдсан шүү дээ. Нэг ингээд эхлээд үхэн ч гэж бодоогүй маа. Тэр чинь эхлээд илэгний хавдар гэсэн байхгүй юу? Тэгэхээр би чинь нэг тийм тэнэг юм шиг зөрөгтэй байхгүй юу? Тэгээд тэрийг зүгээр тайруулаад тэгэл болчих юм гэж үзсэн байхгүй юу? Тэгээд тэр тайруулах нь ч надад ерөөсөө үнэхээр амар санагдаг байхгүй юу? Зүгээр л очиод тайруулаад тэгэл аваачаал аялал маялалтаа явна гэж бодсон байхгүй юу? Би бол өөрөө тэгэж бодсон. Тэгээ ажилдаа бүр эргэж ирнэ гэдэгтээ амар ихтэй байсан. Тэгээд хүмүүнийхээ цаг магийг цуцлахгүй те скежүүлээ тэр чигээр нь байлгаж байлгасан. Тэр тэгжсэн яхаа явж байгаа тэр чинь нэг шинжилгээ нь явсаар байгаад 4 шат гэдэг өөр хавдар болоод гараад ирсэн байхгүй юу. Тэр үед л за өгч болох юм байна гэж бодож байгаа шүү дээ. За энэ бол яг өгч болох юм байна. Ягаад тэгэхээр магадлал нь угаасаа нэгийн харьцаатай байл гэж зарим юм дээр гарч байгаа. Зарим 5 жилийн дараах амьд байх магадлал гэж явдсан шүү дээ. Тийм 5 жилийн дараах амьд байх магадлал гэдээ одоо ингэж яаж байгаа ш. Тэгэнгүүт нэг бол өхөн нэг бол амьдрнаа гэж ихчлэн гарч ирж байгаа. Үгүй бол зарим судалгаан дээр 3 хүний 2 нүхнээ ч юм уу ингэж гарч ирэнгүүт чинь нэг 70% ч юм уу магадлал бол явчих ш. Тэгэл би тэрийг хараад ингээл янз бүрийн юм уншиж эхлэв үзэл тэгжсэн. За өхөн хувьд өгөж болох юм байна гэд ингээ бодцоод тэгснээ нэг тийм тайван болчих. Тийм үү? Энийг би ярихаар амар сонин сонсогч магадгүй. Яг миний хувьд миний л мэдэрсэн мэдрэмж юм чинь. За ингэ төсөөлөлөө шүү дээ те ингээд амар акшн муви. Ингээл акшн явж яваал ингээл бужигнаал тэгсэн нэг мөчөд дэн гэл бүх юм чимээг болж байгаа юм шиг мэдрэмж байсан байхгүй надаа. Тэгээ надад бүр ингээд амар тайвшрал мэдрэгтэй. Тэгээ яг магадгүй би эсвэл жоохон нэг талаасаа жоохон үхийг хүсчихсэн гэж магадгүй. Мэдгүй. Ер нь бол надад амар тайвшрал мэдрэгдсэн яг тэр мөчөд. Гэхдээ хэсэг тайвширж ирсэн буцаад ингэсэн л те. Гэхдээ яг тэр мөч бол нэг юм тайвшрал байсан юм надаа. Тайвшрал байсан. Ингээд нэг юм бүх юмыг зогсоож байгаа. Тэгээ тэр үед нэг орж ирсэн инээдтэй юм нь хамгийн түрүүнд орж ирж байгаа ерөөсөө за үхэн гэж юу байх вэ гэж байгаа юм нь мэдээж миний 2 охин. Ойлгомжтой угаасаа ээж хүн гэдэг хүн учраас би за юу бодоод байна. Угаасаа тэр 2 хүүхдийг хэн өсгөх юм бэ гэж бодож ингэж эхэлж. Тэгснэ 2 дахь бодол нь бүр амар тэнэг бодол. Хүн тийм тэнэг гэж би бодож байгаа байхгүй. Ямар ч эд хөрөнгө бол надад орж ирээгүй. Яг миний хувь хүний чанар нь өөрөө тийм амар материалистик шунал арай гайгүй юм байлгүй. Гэхдээ мэдгүй тэр дараа нь орж ирсэн. Тэгэнгүүт яг тэр 2 дахь орж ирсэн юм би бүр бодоод одоо хүртэл инээд рүү дэдэг байхгүй. 30 хэдэн жил амьдрахтаа нэг ч удаа апстай байж үтсэнгүй шүү дээ. Юу? Гидсний булчинтай болж үтсэнгүй. Зөв. Тэрийг ингээд тэр бодол бүр ингээд надад амар инээдтэй санагддаг байхгүй одоо хүртэл. Тийм нэг болно гэж мэдээч юм шиг бодож исэн биз дээ. Нөгөө талдаа үгүй хүсчихсэн биз дээ тэрийг те. Тэгээ би бүр ингээд ямар жижигхэн бодолтой амар жижигхэн бодол амар том бодол жижигхэн бодол хоёр байгаа байхгүй ингээд хүүхдүүдтэй гэсэн амар том юм бодол байх нь шүү дээ хүнд те. Тэгснэ 2 дахь бодол нь би гидсний булчинтай яг болгож исэн чинь ингээд хөвчихнэ шүү гэж бодож амар тэнэг заяа. Тэгээд би ямар инээдтэй юм боддог юм гэж өөрийгөө хажнаас нараа инээд төрж байгаа байхгүй. Гэхдээ хүн тийм л угаасаа жижиг амтан байхгүй ер нь бол угаасаа. Яг үнэндээ ингээ хүмүүс гэхдээ нөгөө энд чинь 6 pack-тай болгон хүүхэд төсөхөөс ер нь хэцүү санагдчих. Нэрээ хэцүү хаа. Тэгээ яг зүгээр тэр надад тийм хэмжээний л одоо нэг хүсчихсэн юм байх нь шүү дээ. Тэгээ би тэр цаг мөчөд шүү дээ. Тэр цаг үед би тэрийг амар их ингээ төлөвлөсөн байсан байх нь шүү дээ. Ингээд айгүй бол баг юу гэж бодож байсан юм шиг байна. Тэр зун нь би яг одоо ийм хавтгай гидстэй ингээд булчинтай болно гэж бодож ирсэн байж тээ яг гой төлөвлөсөн байжсэн чинь тэр нь нурчлаа гингүүт 2 дахь орж ирж байгаа бодол нь тийм бодол байгаа байхгүй юу. Тэгээ би хүмүүс зүгээр амар хилдүүлэхээс сонин бодол орж ирдэг гэж боддог байхгүй хүн яг үхлээ тулахаар зарим нь хилтгэл бах зарим нь бол хүн бас
ямар тэнийг боддیں۔ Гэмээр бодол хүртэл орж ирдэг байх гэж бодож байгаа байхгүй юу? Одоо жишээ нь үхээд чамд юу ч хамаагүй болох жоход хөөе миний тэр авдранд байгаа тэр юм гэд бодож байгаа чинь ч гэсэн инээдтэй л бодож шүү дээ. Яг үнийг хэлэхэд тий. Одоо угаасаа үхэхийн орон тэр ямар хамаатай юм гэж яхад хүн сэтгэл тэр тийм юм бодсоор л угаасаа байдаг юм байна л гэж би бодсон. Тий. Харин тийм ээ. Би одоо 49 настай дараа жил 50 хүрэх гэж байгаа. Тэгээ миний насыг чинь яг цэвэршилтийн өмнөх үе гэдэг гинэ. 50 нас 50-аас 55-тай цэвэршилтийн 2 дугаар үе гэдэг юм уу юу гэдэг. Тийм байдаг гинэ. Тэгээс нэрлдэг гинэ. Тэгсэн чи яалтчгүй одоо нөгөө одоо бусдын хүмүүс бас зарим хүмүүс тэгдэг байх. Би чи харьцангуй ингээ би дээр ингээ гарах шинж тэмдэг багтай. Гэтэ ингээ нөгөө сэтгэл санаагаар би нөгөө жаахан депрессто маягтай. Одоо би яг бараг өгсөн дээр баг ч гэдэм үү те. Бараг амьдралын удаг учрыг өглөө орон айгуу цоглог унтаад өглөө босоход ерөөсөө ингээд амьдралын удаг учир гэж байхгүй юм шүү гэтээ. Тэгээ тэрийг бол би ухаанаар энэ нөгөө гормоны асуудал гэдэг нь мэдчихэж байгаа болохоор амт яваад байгаа байхгүй юу. Тэгээ тэр одоо мэдээл байхгүй айгуу хэцүү байдаг. Амар хэцүү харин. Тэгээд би яагаад ингээд хагаач ил өхлийн тухай ярьж байгаа юм бэ гэхээр яг энтэй холбоотой миний одоо настай холбоотой. Тэгээд ялангуяа миний үеийн эмэгтэйчүүд тэрнтэй тэрэнгүү хүн хүссэн хүсээгүй эцээ үгүй. Тийм үстэй тий. Тэр бүгд л үхэн шүү дээ. Тэр үнэн. Тий. Тэгээ амьдралын хэлбэрийг үхлээр ингээд тодорхойлох нь айгүй зөв байгаа байхгүй юу? Одоо нөгөө үхэл байгаа болохоор амьдрал гэдэг юм нөгөө талд байгаа. Тэгэхээр нөгөө үхлийг ярихтаа зэрэгцээд амьдралын үнцэн, амьдрах утга учир гэдэг юмыг эргэж санах. Эцэст хүн чинь тэрнтэй тэрэнгүү үхэх юм чинь жаахан цовлог байж чад тий. Тийм шүү дээ. Тийм зоригтой байгаа юм. Тийм тэгээ хагас жил ярьж байгаа байхгүй юу? Яг зүгээр наад сэтишн ингээ таны ярьж байгааг сонссон. Би нэг буддын бясалгал хийдэг. Медитейшн хийдэг байхгүй. Тэгээд тэр бясалгал дотор Theravada бясалгал гэж байдаг нэг буддын бясалгал. Тэрэн дээр ерөөсөө цэвэр за бясалгалаас гадна айгүй их тийм дама ток буюу ийм буддын философийн яриануд айгүй их болдог байхгүй. Багш нартайгаа айгүй их тийм ярина. Энэ гэхдээ ерөөс шашинтай хамаагүй шүү. Зүгээр яг хүний амьдралын тухайд ярьж байгаа. Тэнгүү тэн дээр хамгийн их ярьдаг яриа үхэл байхгүй. Үхлийн тухай ярьдаг. Үхэлтэй нүур тулахад зүгээр байж чадах. Одоо юу гэх үхэлтэй нүур тулахад бэлэн байх тухай ярьдаг байхгүй тий. Тэнгүүт яг таны саяны хэлж байгааг ярьдаг. Үхэл гэдэг бол үргэлжил өнөөдөр ч одоо таны ч хажууд миний ч хажууд үхэх боломж байж байгаа. Угаасаа үхэж болно шүү дээ. Өнөөдөр ч үхэж болно. Маргааш ч үхэж болно. Эсвэл 10 жилийн дараа ч үхэж болно шүү дээ. Тэнгүүт тэнд нэг тийм сонин концепт яригдтiin. Тэрийг би бүр ингээд амар тэрнээс ш боддог болсон гэх юм уу? Үхэхээсээ өмнө үхэх гэдэг концепт байхгүй. Үхэхээсээ өмнө үхэж үзэх гэдэг тийм зүйлийн тухай ярьдаг. Тэр нь юу вэ гэхээр мэдээж биеэр өгчнө гэсэн үг шүү дээ тий. Яг жигнэсээ үхэхээсээ өмнө өнөөдөр сэтгэл санаагаараа үхэж үзэх гэдэг тийм зүйлийн тухай ярьдаг байхгүй. Одоо ингээд хүн ингээд яг за би одоо яг үхлээгээ бодоход ингээд нэг юм хорогдож байгаа ч юм уу ингээд юмнууд байна шүү дээ тий. Тэд нарыг тавьж явуулах тасгал гэж юм байдаг. Зөв. Тэгэхээр ойлгож байна тий. Тэгээ би тэр тасгалыг ингээ хийгээл айгу олон юм тавьж явуулсан. Гэхдээ 2 хүүхдээ бол тавьж явуулж чадаагүй л байгаа л да. Тэгэнгүүт тэр зүйл яг бодогдлоо л да сая таны хийж байгаа юм дотор. Тэгэнгүүт яг үхэх нь үнэн. Гэхдээ тэр хүртлээ ингээл үхлээс айгаал байвал одоо байгаа нөгөө юмнуудаа мэдэрч чадахгүй нэ шүү дээ тий. Тэгээд нэг юм жижигхэн юм шуналдаа ч юм уу өсөлттэй ч юм ингээ автагдал нэг юм давчуу амьдрах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол юм жижиг амьдрах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг үнэндээ бүх зүйлийг тавиа явуулчвал хамаагүй уужуу хамаагүй аз жаргалтай амьдрах гэдэг юм шиг байгаа. Ер нь би тэгж л ойлгосон. Тий. Ойлгож байна уу? Тэгээ би ингэж бодоод байгаа. Одоо нөгөө
тэр цэвэршилтийн тухай ярьсан шүү дээ тий. Цэвэршилт гэдэг чинь бас одоо нөгөө медитейшн биш ч гэсэн тий. Одоо нөгөө бас л нэг өглийг бас биеэр мэдэрч байгаа байдлын болоо гэж бодож байгаа байхгүй юу? Ягаад гэх юм бол одоо энэ дээр одоо нохой чинь жишээ өхөн өвтөл одоо юу гэх гүлгэлэх боломжтой байж байгаа хөвгтөл шүү дээ. Хөвгтлээ ер нь гүлгэлэх боломжтой байж байгаад ер нь гүлгэлэх боломжгүй олонгуудаа насан тусчдаг байхгүй. Тэгэхээр энэ чинь нохой гэдэг амтан чинь гүлгэлэхгүй бол хэрэггүй амтан байгаа байхгүй. Тийм байна тий. Сүргийн хувьд одоо нохой хувьд тий. Тэгээд жишээ нь зан хүн сармагчин гэх мэтчлийн зарим амтан чинь одоо нөгөө хүүхэд гаргах нас үн өнгөрсөн ч гэсэн амьдэрдэг. Тэгдэг тий. Тийм. Ялангуяа манай японочд чи 90 хүртэл тий. Бүр 100 хүртэл наслан 100 хэд хүртэл тий. Тэгэхээр хүүхэд гаргахгүй 40 жил чинь бас хэрэгтэй байгаад амьд байгаа тийм үү. Гэхдээ энэ чинь шал өөр удаг учир явах. Тэгэхээр удаг учир хэрэгтэй болох юм биш үү тий. Тэгээ тийм дэж гэдэг юм уу тэгээд энэ дээр ингээ гормоны өөрчлөлт айгүй нөгөө депресд орч тий өөр хүн болж ухаарч явах айгүй хэрэгтэй юм болов гэж бодож байна. Тийм байна. Тий одоо нөгөө бясалгал шиг юм нь тийм байна тий. Тий. Гэхдээ би над бясалгал айгүй зорж очоод одоо хиймэл аргаар ингээ хийж үзээд дуусчихвал ингээ нөгөө цаанаас ирж байгаа ингээ депресс айгүй бол дуусах юм болов гэж нэг бодлоо сая сонсож байгаа. Тий. Надад би бас яг нөгөө депресс гэдээ ярихаар би бас угаасаа депрешнтэй байхгүй юу. Тэнгүүт олон аргаар л ингээл үдчихэж байгаа штэ. Ер нь бол сэтгэл зүйн байдлыг чи одоо ингээ би чинь ингээд за эмчийн тусламжтайгаар тэгэл ана ухааны тусламжтайгаар олон юмны тусламжтайгаар идэгч болдог зүйл штэ. Ер нь бол тий. Яг бүгд идэх гэсэн үг биш. Гэхдээ тэгээд идэгч бас боломж байгаа. Тэнгүүт сэтгэл зүй гэдэг юм чи өөр амар хэцүү баг штэ. Тий. Тэгэл ийм барьцгүй. Яг нэг бариад аваад ингээд тийм ийм гэхэд хэцүү. За нэг энийг эмчлээд өгөөчгээ гаргаа тавих юм уу? Тэр чинь бас нэг тийм. Тэгэл зүгээр яг миний хийж байгаа 2-3 арга байна л та. Нэг нь бясалгал, нэг нь сэтгэл зүйчийн тусламж, нэг нь өөрөө self healing гэдэг ингээд ном унших те ингээд судлах те ингээд янз бүрийн юм хийж байна. Тэнгүү тэр дунд бясалгал яалтчгүй надад тус болсон байхгүй. Яалтчгүй тус болсон. Яагаад тэгэхээр миний нэг хэцүү ядрагт юм байнга чихэн дээр нэг юм жижиг нөхөр жон гэ юм яриад байдаг байхгүй юу. Толгой дотор бодол зогсдгүй гэсэн үг байхгүй юу. Ингээд нөгөө байнга юм бодож идэг. Тэг бүр багасаа тийм байсан юм уу. Ингээд нөгөө байнга толгойд дараагийн юмнуудаа ингээд бодож төлөвлөж идэг. Тэг ингээд чимээгүй баймаар ууш хүн чинь нэг юм тайван нэг юм чимээгүй байж ич илүүд аз жаргалтай байж тээ ер нь бол тий байн хажуунаас нэг хүн ингээл чи тэгээ чи дараагийнх нь за энэний дараа юу юм ингээл амар төвхтэй штэ ер нь тий тэгээ би тэрийг яг чимээгүй болгоход бясалгал надад амар тус болсон болдог одоо болсон биш болдог одоо ч гэсэн би бясалгал өдөр харьцангуй тэр хүнийг өдөртөж чаддаг уу тийм гэсэн үг нөгөөтг чинь ядчил тодорхой хүссэн мөчтөө чимээгүй байлгаж сурч байгаа байхгүй юу тэгэхгүй болохоор чинь одоо айгу олон хүнд тийм бас яг энэ чинь нэг төрлийн яг нэр томьёогоор ярих гэвэл anxiety шүү дээ. Одоо ингээд сэтгэл түгшлийн өвчин тий. Тэгэнгүүт тэр anxiety-тэйгээ нөгөө ойлгохгүй яадаа ойлгохгүй ингээд яваад байдаг. Тэгэнгүүт тэр чинь бас нэг төрлийн яг нэг тийм зүйлэл юм байлээ л тий. Тийм тэгээд бас бүр чимээгүй болгож болдгоо ч зүйл бас биш гэх юм. Тийм. За өнөөдрийн дугаартай Алис хамтарч ажиллаж байгаа. Алис үйлчлэгээ болохоор гадаад багтаа 6 сар амьдарч ажилласан хүмүүст 20% урьдчилгаа төлбөртэй лизингийн үйлчлэгээ үзүүлээд баяртай машинтай болох үйлчлэгээ байгаамаа. Тэгээд бараг л одоо Монголд байгаа хүмүүсээс давуу нөхцлөөр лизингийн үйлчлэгийг авч болох юм бэ. За энэ үйлчлэгийг сонирхж байгаа та бүхэн 72 тэгтэг 27 тэгтэг дугаарлуу холбогдож бүр сайн мэдээллийг аваарай. Уучлаарай хичээ би нэг юм танилцуулж идэхгүй та гэсэн. Хурдхан шиг сонсоо.
уучлаарай ахаа. Би нэг хэрэгтэй мэдээлэл танилцуулах гэсэн юм байна. IELTS гээд гадаад хэлний монголчууд хэлдэг. Үйлчлээ танилцуулах айгүй хэрэгтэй мэдээлэл авах. Логикийн завгүйг сонсож байна. Хоёрдоо Хасан завгүй. Сайн бүр завгүй. Сая завгүй гэсэн үү? За. Оо тийш очив. Уучлаарай. Сүмэн үү? Би нэг айгүй хэрэгтэй мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Энэ IELTS гээд үйлчлэгээ байгаа байхгүй юу? Гадаад тий та байргүй, машингүй байх юм бол та энэ үйлчлэгийг авах боломжтой. Өөрийнхөө байгаа улсаас орлогоо нотлоод тий айгүй хэрэгтэй үйлчлэгээ байгаа шүү хчээ. За. Ойлгогч. Байна уу? Дулмаа Баттай их сурвалжаас маш ашигтай мэдээлэл авлаа. IELTS гээд гадаадд байгаа монголчууд зориулсан маш ашигтай үйлчлэгийг гаргаж байгаа юм байна. Монголд байгаа монголчууд урьдчилгаа 30% таа байхад та нарт бол 20% таа. Яаралтай холбогдоор. Та эх орондоо байртай болж амжсан уу? Орон сууцны лизингийн өсөлтөд IELTS мэнэр илгээгээрэй. Утас 72 тэгтэг 27 тэгтэг. Ер нь хүүхдүүдэд орон сууц авч өгье гэж боддгоо. Би юу? Би хүүхдүүдтэй орон сууц авч өгье гэж Тийм, яванд ааж юм уу? Одоо авч өгсөн ч гэдэм үү? Үгүй. Тэгж бол боддог. Яагаад тэгэхээр тех шаардлагагүй байх л гэж бодож байна. Тэгээд ерөөсөө л одоо хүүхдүүдэд нэг л юм хийж өгье гэж бодож байгаа угаасаа. Суурийг л сайн тавья. Ерөөсөө боловсрал эзэмших орчинг нь бүрдүүлж л өгье гэж бодож байгаа. Тэгэнгүүт одоо сайн сургууль сургая гэж бол бодож байна. Боловсрал сайн эзэмшүүлье гэж бол бодож байна. Тэгээд 10 жилээс хойш 2 хүүхдээ хангалттай тэтгэлэг аваад өөрийгөө аваа явчихсан тэр байрыг ч гэсэн өөр авах хэмжээнд тийм эмэгтэй хүн болгож үсгэн л гэж бодож байгаа шүү дээ. Тийм надаар нэг ахуулаад авах хэмжээний болохгүй хаа. Чи өөрөө орон сууцыг өөрөө авсан уу? Худалдаж авсан уу тий? Тийм. Гоё байсан уу худалдаж авахд? Гоё байсан тий. Тийм. Тэгээ би бас анх хаа нилээ? Би анхны бачида анхны орон сууцаа хаана авлаа? Ямарсаа авсан юм аа Монголд. Монголд авахад гоё байсан байхгүй юу? Андуудад гоё байсан байхгүй юу? 20 гаруй жил юм уу? Оо гэтээ бас өөрийнхөө юмтай боллоо нөхөртөөгөө. Тэгэхэд нөгөө Монголд харьцангуй ингээ хүүхдүүд бэлэн байр авч өгье гэсэн хүмүүс байдэн шүү дээ тий. Ер нь тэг ястаач гэх юм уу тийм. Тэгээд тэр хүүхдүүд чинь өөрөө тийм одоо гоё мэдрэмжийг авч чадахгүй юм биш үү гэж бодсон юм би лөө. Харин тий. Тэгээ баг аваад өгчнө гэд яриад ахаар за аваад өгчих юм байна гэд нэг хичээгээ болчдөг юм шиг байл шүү дээ ер нь. Нөгөө аав нөхөндөө одоо чи одоо ингээд авч өгнөө тий. Аав нөхөндөө бол байр бол авч өгнөө тий. Хүүтэй бол байрыг нь бол авч өгнөө гэд ингээд яриад ахаар за аваад өгчих юм байна гэд ингээд бодоод ахаар за би нэг байр авах хариуцлага бол байхгүй юм байна гэж бодож шүү дээ тий. Тэгээ тэр хариуцлагаас ингээд мултарчдаг юм шиг байл шүү дээ. Тий. Тэгээ мотивашн байхгүй. Тий. Мотивашн Тий. Хариуцлага гэхээс илүү одоо нөгөө бас ийм юм шиг ингээд тэр чинь бас нэг чадвар шүү дээ. Өөрийг авч явах чадварын зааг тий. Тэрийг давж чадахгүй ингээд насаараа. Тий. Тийм бол аюулт байгаа юм биш үү гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм лизингтэй уулзраад тий. Өөрийнхөө хүчээ сайхан төлөөд. Тийм шүү дээ. Урьдчилгаагаа төлж байгаа сайхан насаараа лизингээ төлөөд амьдэрдэг шүү дээ. Ер нь амьдралч ер нь тийм байдаг шүү дээ. Зөв хүүхдүүдтэй бас одоо нөгөө 10 жил их сургуульд орохоос өмнө боловсролыг хангалттай тултал өгье гэж бодож байгаа юм биш үү тий. Тэрний одоо сонголтыг яаж хийдэг вэ? Танай хүүхдүүд ч одоо сургуульд орсон уу? Үгүй харин одоо орох гээд тэр сонголж ястаа хэцүү байдаг юм байна. Тийм ээ. Надад айгүй хэцүү байсан. Надад айгүй хэцүү байгаа. Яа тэгэхээр айгүй сонир байхгүй. Ингээд Монголд ч боловсролын систем айгүй хэцүү болцсон байхгүй.
байхгүй. Одоо ингээд би жишээ нь миний үед улсын за тэгтээ миний үед ч юу нэг сонирм байсан. Гэтэ одоо аль ч оронд адилхан юм болов сайн муу сургууль гэж маш их юм ялгаатай. Одоо тэнд боловсрал хэрвээ ингээд улсын сургуульд сураад болчдөг жигд ингээд байсан бол би хамаагүй өгчих байхгүй. Тэнгүүт яг үнэндээ тэр сурж байгаа орчин байна. Тэгээд хүн чинь ерөөсөө миний бодлоор сургалт 10 жилд хичээл сурахаас илүү нийгэмшд сурдаг байхгүй юу? Угаасаа хүнтэй харьцаж тэгээд тэр хүнтэй ингээ харьцаж байхад чинь нийгмийн нөлөө хүрээлэл амар чухал байхгүй юу? Одоо тэр ингээд ямар хүүхдүүдтэй хамт сурж ийн одоо ямар нөлөөлөл авч ийн энэ чинь амар чухал байхгүй юу? Тэр хүүхдийн сэтгэл зүй энэ төр яаж одоо боловсрж төвхнөхөд гэх юм уу? Төлөвшөхөд. Тэнгүүт одоо жишээ нь нөгөө амар бүли тий одоо бүли орчин ингээд нөгөө айгүй их тийм дээрлэхэлт ихтэй тэгээ харьцуулалт ихтэй тийм орчинд хүүхэд өсвөл өөртөө ихтгэлтгүй хүүхэд болж өсөх магадлал амар өндөр шүү дээ тий. Тэгээ дээр нь нэмээдсгүй бол анханасаа баг ийм жоохон гэр бүлийн хүчирхийлэл дунд өсч мөсөх боломжтой одоо хэцүү амьдралтай яг үнийг хэлэхэд энийг одоо хүмүүс ингээд жоохон хүлэмжшөөрөх хэрэгтэй. Яг ингээд амьдралын төвшин гэр бүлийн хүмүүжил, суурь хүмүүжил бүгд хоорондоо холбоотой шүү дээ. Уялдаа холбоотой байхгүй. Тэгэнгүүт тэр одоо хүүхдүүдийн нөлөөлөл миний хүүхдэд бас яаж нөлөөлөх үү гэдэг чинь ч бас холбоотой. Миний бодох ёстой зүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ энэний гол шугамыг олно гэдэг чинь аюу хэцүү юм байна. Хит амар сургуультай авчид өгчмөргүй байна ер нь бол. Одоо амар үнэтэй юм. Амар үнэтэй тийм. Амар үнэтэй тийм сургууль өгмөргүй байна. А гэхдээ яг үннийг хэлэхэд миний л хувьд улсын сургууль би өгмөргүй байна. Яагаад гэхээр тэр хүүхдийн цаашдын авч болох эхлэх цэг дээр нь би ямар спорт үзүүлэх боломж байна би бүгдийг үзүүлмээр байгаа байхгүй юу. Тэнгүүт энэ дээр ингээд би улсын сургуулийг сайн улсын сургуулийн таньж мэдчих чадахгүй байна. Сайн багшийн өөрөө таньж мэдчих чадахгүй байна. Надад үнэхээр тийм боломж адлах. Тэнгүүт надад одоо ганц байх боломж нь алтан дунджийн олох болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол ерөөсөө бүх хүмүүс эцэг эхийн толгойн өвчин болчиход байгаа энд. Яаж тэр алтан дунджийг олоод нэг аятайхан эхлэлийн тавиад өгчих вэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ энэ бол яг шинхэн үнэхээр асуудал болцсон юм байлээ. Тэгээ би одоо харин анх удаа тэр асуудалтай тулгараад тэгээ шийдвэр одоо хүртэл гаргаж чадахгүй. Одоо хичээл сургуульд орох уу? Энэ 9 сард. Энэ 9 сард одоо бүртгэл нь яваад дуусах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би одоо энэ дээр чи ингээд миний надад адилхан ийм зовлонтой хүмүүс зөндөө байна. Тийм ээ. Тэгээ би одоо бодож байна. Тэгээ яг гэхдээ ингээл бодож байгаа л мэдээж нэг зөв сонголт хийчихээсэй л гэж бодож байна. Гайгүй болчих байх л гэж угаасаа болно л доо. Ямар нэгэн байдлаар. Гэхдээ энэ бол бас амар том асуудал юм билээ. Тийм. Би нэг зээтэй байхгүй юу 2000 онд төрсөн. Одоо 4 настай байхadтай. Тэрний сургуулийг бодохоор хөдөө байсан ч тэр ч юм одоо нэг хөдөө байгаа. Сэлэнгэр байгаа явсан. Хөдөө байсан ч тэр юм уу. Тэгээ сургууль их содон нийгэмлэлтэй одоо Улаанбаатар гэдэг чинь тийм нийгэм. Хөдөө болонгууд сонголтгүй болчдөг байхгүй сургууль тий. Сургууль тий. Тэгээ ерөнхийдөө ингээд нөгөө жигт ингээд тэр одоо сумын аймгийн төвч гэдэг юм уу сумын төвийн юугаар соёлын тэр чигтээ ингээд нийгмийн тэр чигтээ тэнцээ байждаг. Тэгэхээр яг нөгөө өөр сонголт авахгүй юм чи тэрэнд болдог юм шиг. Тэгээ Улаанбаатарт ирэнгуудаа хитрхи дэндүү сонголттой ихтэй. Тэгээд зарим эцэг эхчүүд нь хамгийн үнэтэй газар өгөнгуудаа тэргээр ингээ өөрийнхөө хайрыг илэрхийлж ингээд өстө өгөх гэж байгаа юм шиг ажиллаад тэрийг өгөх гэж байгаа хүмүүс байгаа юм биш үү тий. Гэтэ яг нөгөө 100 дахин ялгаа байгаа гэхэд 100 дахин одоо нөгөө сургалтын чанарын ялгаа бол байхгүй шүү дээ тий. Сургалтын чанарын ялгаа бол их байхгүй. Яг үнэ. Тий. Тэгээд өөр юмны л ялгаа. Тий. Тэгээ нөгөө Улаанбаатар чи юм байгаа одоо нөгөө сургууль гэдэг нь хүрээлэл болт юм бэ. Хүрээлэл одоо том болсон хойно ч гэсэн тэр хүрээлэл нь айгуу чухал болчтой. Тэрийг ямар хүрээлэл худалдаж авч өгч байна гэдэг юм байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. Яг үнэ. Яг олон хэлчлээ. Энэ бол яг үнэн байхгүй юу? Угаасаа нөгөө амьдралынхын найзууд гэх юм уу одоо ингээд насан туршдаа дагаж явах хүрээлэл нь 10 жилээсээ ингээд эхэлдэг. Тэр нь ингээ айгу удаан дагдаг тийм одоо нийгэм баггүй айгу сонин нийгэм. Гэхдээ мэдгүй өөр газар тэгдэг
миний л жишээгээр тийм их амар биш. Одоо жишээ нь юу гэх юм хай скуулийнхаа найзуудтай тэр чигээрээ ингээл явж мовдөг мэдгүй одоо янз бүр л байдаг баг та. Гэхдээ Монголд л ялцч тэр амар Улаанбаатар Монгол биш Улаанбаатар. Яг үнэ Улаанбаатарт маш чухал. Тэгээд тэрийг мэдсээр үжиж би бас анхаарахгүй болохгүй. Энэ төр болчих жоохгүй тийм. Энд чинь айгүй сонир. Тийм. Тэгээд тэрний орн надад зүгээр баг оноогод өгсөн бол амарч байсан юм шиг санагдаад байна. Уусаа юу гэх би чи энэ амьдарч байгаа бол тэрэндээ л үг гэдгийгсэн бол надад амар байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Бүхэнд тийм амар байсан бол угаасаа тодорхой. Тэгэл за би энэ амьдарч байгаа юм чи энэ л хөх юм байна гэж агачаа өгдөг. Тэр нь ямар сонголтгүй байсан бол амар. Гэтэл одоо би чинь амар их сонголттой байж ич. Хүн чинь нөгөө их сонголтын дундаас зөв сонголт хийх хэрэгтэй болчих. Тэгээд тэр чинь өөрөө баг амар илүү эсрэгээр хэцүү болчих. Тий. Харин тий. Айгу хэцүү юм бэ. Одоо нэг хүүхэд өсгөхөд бол тийм таатай хот бол биш. Би одоо Японд яадаг байсан бэ гэхээр манай Японч 6 жил, 3 жил гэж явдаг 12 жил тий. Тэр болгоо ингээд бүр шинжлэхтэй тий солигдоод мембер нь одоо нөгөө солигдоод явдаг болохоор нөгөө хүрээллээр өсөн гэсэн ойлголт байхгүй байгаа тийм яг үнэн тий. Тийштэй ер нь Америкт ч гэсэн ер нь хөвчлэн тийм байдаг шүү дээ. Тийм хай скул олонгуудаа ингээд шал өөр юунууд тийм дараагийн жил ороод ирэхэд өөр ангитай болсон байдаг. Тийм сурлагаараа ингээд шигшээ баганд орчдөг тий. Нэг бол математикийн юунд ингээд орчдөг тий. Тийм. Монголд арай харин өөр байгаад байгаа. Тийм. Одоо хитэн одоо ингээд солигдчихвэл бас зүгээр юм шиг санагдав. Тэрийг бас тэгж хийж байгаа нэг сургууль байна. Тэгээ би тэр сургуульд өгдөг юм уу гэж бас бодоол. Тийм үү. Нөгөө өөр ангитай өөр багштай болоод байт юм лээ. Ангиуд сургууль дотор тийм. Зөв. Японд бол сургууль нь яа штэ. Сургууль нь солиж штэ тийм. Яг сургууль дотроо тэгээд ягаа нэг юм байна. Харин тэгмээр байгаа байхгүй юу тий. Одоо нэг ангитай орох юм бол тийг 12 жил нэг ангиар явждаг гэсэн тий. Тэгэхээр харин тэр мөрийн дээр ингээд жоохон шинэлэг юмнууд туршаалах шиг байгаа бас монголчууд ингээд бас үзээлэх шиг байгаа. Тэгээд тэг баг одоо нөгөө баг нэгдүгээр ангитаа ингээд багштай таарахгүй хүүхэдтэй дараа жил багш солигдно гэхэд найдвар байхад чинь 5 6 жил нэг багштай явах нь хэцүү те. Харин яг тий. Тэгээд тэнд бас солигдно гэх тэгэнгүүт дургуч хүмүүс байна. Юу вэ багш нь солигдох юм уу гэж дургуцаад нөгөө дасцсан өөрөө нөгөө тэгсэн учраас зүгээр надад солигдоход бол зүгээр юм байлээ гэдэг шиг би бол одоо бас тэгж бодоод байгаа. Тийштэй хүүхд чинь ингээд өөр хүнтэй гэж хартаж сурж байгаа ихтерхий юм ээнэг шил үүсэхгүй байх ч юу зүгээр байхгүй хит амар дасгал болох ч юу бас тийм амар сайн зүйл биш юм шиг үлээ миний бодлоор. Тийм. Ихтерхий нэг юмдаа ингээд дасгал болох ч бас тийм нөгөө комфорт зоноос гарч чаддгүй гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Би ингээд яг өөрийнхөө л яг л нэг орчиндоо яг л нэг найзтайгаа яг л нэг ингэж л байвал гоё байдаг гэдэг юм чинь тэрнээс л үүсдэг юм шиг үлээ угаасаа. Бүр олон хүнтэй танилцаад те хувь тавилангаар ингээ олон хүмүүстэй танилцсан айгу гоё зүгээр санаа зовлоо. Яг үнэ. Тий. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь бас ингээд нийгэм байгаа хүүхдүүдийн дотор харилцаа байгаа. Тэгээд нэг алтаа хийгээд те нэгэнд нэг гоё буруу одоо дүртэй те орсон бол тэрийг ресет хийх шинжлэх боломж олгочих бас хэрэгтэй те. Яг үнэ тийм. Тэр чинь гоё боломж байгаа байхгүй юу. Тэгэхгүй анханасаа ингээ ангийн нөгөө гадуурх зүгт байж байгаад тэр чигээр 10 хэдэн жил гадуурх зүгт байсараа дуусчихдээ шүү дээ. Ер нь тийм байж болохгүй. Тэгж болохгүй харин тийм. Тэгэхдээ тэгэж шилждэг юм байл л дээ хүүхдүүд сургуулаас. Би тэгээс үл ойлгосон шүү дээ. Манай 10 жилийн хүүхдүүд яагаад шилжүүлдэг байсан нэг. Тэр ресет хийх боломж. Тийм. Сургууль дотор хийж өгвөл болно. Зүгээр байхгүй тийм. Зөв. Их сургууль хаана төгссөн бэ? Солонгост. Солонгост. Солонгос хэлтэй. Солонгос хэлтэй. Зөв. Азийн соёлыг бас гадарлна гэдэг шиг тийм. Монгол соёл гэдэг чинь бас Азийн соёл биш байгаад байгаа шүү дээ. Ер нь жоохон тийм айгүй өрмөц шүү дээ тийм. Яг Солонгос улсын соёлоор бол нэг 4 жил амьдарсан. Сурсан. Аль хотод? Сөүл доо. Эмэгтэйчүүдийн сургууль төгссөн. Солонгост эмэгтэйчүүдийн сургууль байдаг. Эмэгтэйчүүдийн сургууль нэлээх. Солонгос ч ер нь жоохон тэр талтай илүү тийм. Манай Японд бас байдаг тийм. Аз ер нь соёлтой юу гэх яг энэ Япон болон Солонгос улсад яг
especially дан эмэгтэйчүүдийн сургууль аягүй их байт юм. Би сүүлд нь бас судалж үзсэн. Тийм. Манай тийм Токиогийн эмэгтэйчүүдийн их сургууль гэж. Япон эмэгтэйчүүдийн их сургууль гэдэг тийм. Нөгөө эмэгтэйчүүдийн сургууль. Тэгээд тэр эмэгтэйчүүдийн сургуулийн охтууд манай сургуулийн банд нарыг ирүүлнэ ирж. Ийм байдий. Нөгөө дугуйлангууд одоо нөгөө сургуулийн дотор клуб байга ахгүй юу? Манай их сургуульчин Токиогийн харьцангуй олон оюутантай маш олон клуб байгаа байхгүй юу. Тэгээ би нэг уулан даалгадаг чилөө нэг клубонд орох гэсэн чинь манайх зөвхөн эмэгтэйчүүдийн сургуулийн охтуудтай. Манай сургуулийн охтуудыг оруулахгүй гэсэн клуб зөндөө байт юм билээ. Тэгээ харьцангуй нөгөө амар хичээлхий шалгалт өгөөд орсон охтууд царай муутай гээд. Ямар инээдтэй. Тийм. Тийм үү. Тийм манай гэхдээ яг бас тэр нөгөө клубуд байдаг гэсэн. Тэр их сургуульд. Тэгээ ингээ клубуд байдаг. Тэгээ тэр клуб чи айгүй сонин клубуд байдаг шүү дээ. Нэг юм бүр ямар сонин клуб бэ гэмээр манай сургууль бүр яг хав эмэгтэйчүүд сургууль болохоор тийм байсан баг. Нөгөө лесбичүүдийн клуб энэ гэж бүр байдаг гэсэн шүү дээ. Тийм нээлттэй. Тийм үү. Бүр ингэ нээлттэй. Тэгээд тим клубуд байдаг байсан. За тэгэл одон орон сонирхох клубуд ч гэж байгаа. Тэгэл өстө бүх төрлийн клубуд байдаг. Тэр надад амар гоё санагддаг гэсэн шүү дээ. Байдаг. Япон манайд бас байсан. Монгол ч гэсэн уг нь байвал. Гомо уран зохиолын уншиг клуб байсан. Байдаг шүү дээ. Тийм юм. Тэгээ гомо уран зохиол гэдэг чинь амар том юу байгаа байхгүй. Зах зээл юм билээ. Тий. Харин тий. Одоо жоохон тэр талаар ч гэсэн манай нийгэмд жоохон нээлттэй ярих хэрэгтэй шүү дээ. Ер нь жоохон хүлээж авч сурах хэрэгтэй. Наа тэгэж бодогддог шүү дээ. Тийм. Тэр байлаа гэхэд нэг муу юм болоогүй шүү дээ. Нөгөө хүний ялгаатай байдлыг хүлэмжшөөрөхгүй тэгээл өөрсдийнхөө дураар гэдэг шүү. Айгуу сони клуб байсан. Тийм байдаг. Нөгөө бүр тий хар гаргийнх нь нэг олох клуб байдаг тий. Байдаг. Наа чи яг байсан тий. Инээдтэй юм. Тий, ер нь Солонгос Япон хоёр төстэй л дээ. Тийм төстэй. Айгуу ихтэй. Тэр ангийн найзуудтайгаа Солонгос найзуудтайгаа холбоотой байгаа ч тий. Үгүй нэг амар айгуу сонин одоо нэг амар холбоотой биш. Холбоотой тодорхойлох ганц хоёр хүмүүс байгаа. Тэрнээс Солонгос ч бас анги байхгүй. Тийм штэ. Тийм. Тийм нөгөө анги байхгүй болонгууд чинь би сонгосон хичээлийнхаа хүүхдүүдтэй нэг 4 сар суугаад байхад чинь тэр дундаас чинь яг найз болох магадлал айгуу бага болчихж байгаа байхгүй яг хамт ингээд олон цаг зарцуулахгүй юм ч тий хамт суухгүй юм чи. Эсвэл нэг л хичээл дахин хамт сонгоод байгаа найзууд тэр хүүхдтэйгээ л найзсан байдаг ч юм уу тийм л байгаа байхгүй. Тэрнээс яг уу тэл нөгөө анги гэдэг чинь нэг юм байнга цаг өнгөрүүлсээр байгаад ялчгүй найз болчдөг нэг юм хүрээлэл байгаа байхгүй. Тэг тэнд бол бас яг тийм юм бол байгаагүй. Гэхдээ ер нь нөгөө талаасаа бас амар өрсөлдөө ихтэй орчин байсан болохоор жоохон бүхэл хүн ер нь жоохон найзтай болоход тийм амар таатай орчин байгаагүй юм санагдаад байдаг шүү дээ. Солонгос кино шиг юм. Дээр дороо ордог жинхэнэ голчоороо ингэж голч дүн байгаа шүү дээ. Үзэлцдэг тийм орчин байсан болохоор тийм жоохон тийм л байсан байна да. Тийм. Монгол эсрэгээрээ би нэг их сургууль 1 жил сурсан. Хүмүүнлэггээ сургуульд тэнд жинхэнэ найзуудтай жинхэнэ ангийнхантай болсон гэвэл яг тэр 1 жил. Тийм. Одоо хүртэл яг найзууд хിവэрэ байдаг тийм. Монголын ангийн бас онцлог байгаа шүү. Коллектив ч бас гоё шүү дээ. Тийм. Зүг. Би чинь зүгийтэй уучраад 10 дахь жил энэ жил. Тэгээд зүгийн их сонирхолтой амтан. Би ягаад зүгийн дуртай болсон бэ гэхээр айгу юу байгаа ч тийм. Нөгөө чиний тэр нөгөө балет чишигний хувцс шиг багхгүй юу? Хувцсан мөссөн энэ жишиг байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр зүгийн чин цэцгийн тоосыг идээд цэцгийн шүүсийг угаад амьдардаг байхгүй юу? Амар тэнгэрлэг байгаа ч тийм. Надаас яг тийг санагддаг шүү. Амар гоё байгаа юм тийм. Үцгэлэнтэй байгаа юм тийм. Цэцгийн тоосыг идээд цэцгийн шүүсийг тийм. Одоо нөгөө тэнгэр гэж байдаг гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр тэнгэр гэдэг чинь зүгийн шиг байх юм биш үү гэдэг төсөөлөд.
Тэгээд энэ одоо зүгийн идэж өвлийн идэж зүгийн бол гэдэг чинь бид нар тэрийг булаагаад Ер идчихээн нь л тэгж та. байгаа л та тий. Тийм. Тэгээ нэг ерөөсөө энэ цайны халбын 3-1 гэхэд нэг зүгийн одоо бүтэн насаараа хураах зүгийн бол урчаа тэрэнд дотор чинь хэдэн 10,000 цэцгийн шүүс орсон байгаа гэсэн үг тий. Тэгэхээр энэ одоо цэцгийн баглаагаар төсвөх юм бол энэ байшин дүүрэн цэцгийн тий Яг үнэ. ох орсон байгаа. Би тэрийг анх сонсчод амар гимшиг. Тийм үү? Цэцгийн зүгийнүүдээ ингээ бүр амар хичээж олсон юмэг ингээ би хоп гэл ингээ халбуудаар дуусгаж байгаа юм байна шүү гэж бодож байгаа байхгүй юу. Тэгснэ амар гимшихгүй юу нэг юм гимшиг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Тэгснэ за тэр байтугай баахан амтны мах идэж үзснэ те нэг одоо энэ дэр гимшээд гэж бодоо болцсон л та. Гэтэ ер нь бол яг хөө тэгж бол санагдсан нэг удаа надад. Гэтэ нөгөө бид нар чинь бал авч ийнө гэхээс зүгийг алж Бас уг нь тэгээггүй тий. Алин л та мэдээж тэр байна. Юун дээр нөгөө тийж тий. Явцад бол ёо бараадна гэхдээ ер нь одоо нөгөө зүгийг идэх гээд алахгүй юм чинь тий. Гэтэ зүгийн айгуу гоё юм. Тэгээд айгуу сони бүлийн амтан одоо нийгмийн амтан байгаа байхгүй юу? Тийм удаа төрөхтэй болохоор яг өндөг болж гарахтаа болохоор бүгдээрээ ижил эмхтэй. За эр зүги байгаа цөөх хүлээ байгаа байхгүй юу? Эр зүги тэгээд 99% эмхтэй. Тийм удаа тэр охтууд нь одоо нялх охтууд нь өндөгөөр байна тий. Өндөг одоо нөгөө авгаалтай гэж байгаа штэ. Тэр дотроосоо эгч нар нь одоо зүги болсон эгч нар нь ингээ ирээд алийн царайлагын алийн бие сайтай ингээ харж агаад нөгөө хатан зүгийг сонгож тэчээж эхэлдэг. Тэгж ер нь сонгогдож гарч ирж байгаа юм байна тий. Цаанаас одоо гений хувьд өөр биш байхгүй юу? Өндөг байхад бол адилхан байгаа байхгүй юу? Бүгдээрээ ах юм. Тэгин удаа тэр онцгой тэчээлийг авсан зүгийг хатан зүгийг болчдөг. Тэр хатан зүгийг тэгээ сонгохдоо царайг нь хар сонгож байгаа юм уу? Мэдхгүй ари. Тэг юуг нь ямар амар сонголтоо хийдэг. Ямар сонирхолтой юм тий. Тийм. Тэр нэг юм байна тий. Тий үнэр чи юм уу? Юу ч юм. Тий юу ч юм ямар ч сонгох нэг хүчин зүйл байгаа та. Тийм байна. Нэг хүчин зүйл байгаа сонгогдоод байгаа юм шүү дээ. Би сайтаж идэм юм тий нэг бэдэг баха нөгөө Тэр зүгийг гэхдээ ерөөс уучлаарай яриа нэсэлсэн. Зүгээр. Тэнгүү тэр зүгийг илүү юм одоо ажил хийхгүй ингээ бөөцлөөд эхэлдэг гэсэн үг. Тий. Тэгин удаа тэр чинь биш үү? Зүгийн одоо зүги болоход авгаалтай нас зүги болоход бусдаа одоо бусад охтууд чинь ажичийн зүги болчдөг байхгүй юу? Тэгээ ажичийн зүгийнээс хамаагүй өндөр болоод төртий. Аргагүй тий. Айгу их ингээд нэг юм хийхгүй ингээд идээд л байгаа юм шүү дээ. Дээрээс бусад зүгийнээс төрүүлж гараад ирнэ. Одоо бусад ажичийн зүгийг 21 хоноод зүгийн биеийг болоод гараад ирдэг бол хатан зүгийн болохоор 16 хоногт гараад ирдэг. Тэгээд төрснөөс хойш өндөг гарахаас өөр юм хийхгүй. Далавч байгаа боловч насандаа ганцхан удаа ниснэ. Тэгэхээр шонгонигтэй. Тэгэхээр шонгонигтэй юу? Гонигтэй байж магадгүй. Гэтэ гоё шүү. Бас гэхдээ гоё. Бас тийм уйдгартай биш. Гайгүй юу. Дараа жил одоо нэг насны ойн баяр маяраар бол одоо нөгөө чи ер нь хөгшөрчөд байгаа юм биш үү гэдэг нөгөө зүгийнаар шин зүг их зүгийг гаргаад ирж татан зүгийг тэрнтэй зодтолдог хэрэг гарна. Бас уу? Тий. Оо бас ингээд болоогүй байна гэдэг тий. Алалцсан. Тэгин удаа нөгөө ажичийн зүгийг бол дандаа юм нөгөө юу хатан зүгийг юунд оруулна одоо нөгөө шалгалтанд оруулна. Тестэнд оруулаад байгаа юм шүү дээ. Ерөөсөө за чи байр суурь тавьж өгөх болсон уу юу гэдэг юм ингээ байнга хийж байгаа юм шүү дээ тий. Тэгээ шин хатан гарах гад шин хатан чи энэ жил төрсэн хатан чи амар их өндөгөлдөг байхгүй юу? Нөгөө Game of Thrones гэдэг кино мэдгүй тэр юм шиг. Тий. Ер нь тий. Тэнгууд охин ээж хоёр нь зодтолтно. Тэгээ хэрвээ ялагдах юм бол нисэж гарах шаардлага гарна, эсвэл өхөн алуулна. Тэгэхээр одоо нөгөө ажичийн зүгийг
чин бид нарыг хадгадаг байхгүй юу? Хадгахдаа ёо амар өвддөг. Тийм. Гэхдээ зүгийн хооронд хадгалцаад тэр нь ерөөс үйлчлэхгүй хор байдаг гинэ. Ерөөс ингэж баавгай хүм мөн рүү чиглэсэн хор идэг. Тэгээд ухаантай. тий хатаан зүгийн хоёулаа зодтохдоо би бинийг хадгадаг. Тэр бас ингээ хордоо байдаг гинэ. Тэр хор нь нөгөө шавж хорхонд үйлчдэг. Одоо өөрийнхөө төрлийн зүгэнд ялангуяа үйлчдэг. Нөгөөдхийг алчдаг хор идэг гинэ. Шал өөр. Ямар сонин Тий тий. хатаан Айгу зүгийн ухаалаг юм шүү. Тий. Яг шавж гэхэд тий амар ухаалаг систем. амар системтэй юм. Тийм байна. Маш сонирхолтой амьдрал юм байна бас тий. Сонирхолтой гэхдээ айгу гонигтай амьдрал юм байна. Тий. Тий надад бол тийг санагдлаа. Тэгээ ерөөс ингэж юм ардчсан нийгэм явагддаг байхгүй тийм чи чинь. Тийм байна тий. Одоо сонгуул байнга явагдчихдаг, санал асуулах байнга явагдчихдаг. Санал асуулахын одоо юуны тухай санал асуулах вэ? Тэрийг яаж шийдсэн бэ гэдэг нь одоо нөгөө шинжлэх ухааны судалгаагаар бид нар харьцангуй ингээ нүдээр хараад ч гэсэн ер нь юу ярьж байгаа нь тийм мэддэг болсон. Гэхдээ бас хатан чин тэр одоо нөгөө ардчсан нийгэмд бол оролцдог. Биелэх тэмдэг. Өндгөө сайн шахчих хэрэгтэй. Тийм. Символичны. Тийм. Тэгээд одоо нөгөө бүл зүгий гэдэг чинь за зуны хугацаанд 10-аас 60 мянган хүртэл ингээ бүлээ нэмждэг. Тэгээд тэдний ааш авир нийт ааш авир чинь хэдэн жилээр ингээ хадгалагдаад тэр хооронд чинь бүх зүгий солигдсон байждаг. Тийм зүгий чинь зуны зүгий ерөөсө 45 хоног амьдардаг. Хатан зүгий өсрээд 3 жил амьдардаг байхгүй юу? Тэгээ ингээ бүрэн солигдсон ч гэсэн тэр ааш авир нь дараагийн үед ингээ байждаг. Бас сони. Зүгийтэй тэгвэл шоргоолж юу н адилхан юм байна шүү дээ. Би шоргоолжийн тухай уншижсэн. Шоргоолж бас яг л иймэрхүү амьдрал юм байлээ шүү дээ. Би бас уншаад гайхажсэн. Тэгээ манай охин угс тэгсэн. Эцэг шоргоолж хэр удаан амьдртыг гэхгүй юу? Тэгэхээр би ингээд өөрийнхөө мэдж байгаагаар за сандал миний охин 1 сар 2 сар амьдарч байгаа гэж хэлчихэд дараа нэг ингээд хүүхдийн номон дээр уншижсэн чинь тэр хатан шоргоолж 3 жил амьдардаг байхгүй юу тий? Тэгээ би яагаад тэгж юм гэхээр мэдээж тэр чинь нэг юм янз бүрийн аюулд өртөхгүй байнга нутришнтэй юм ингээ идээд ингээ тойглогдоод ингээ байгаад байгаа юм чинь 3 жил амьдарч болохоор юм байна шүү дээ тий. Ер нь нисэхгүй байхаар өгөхгүй мөлий. Зүгий тий. Тэгвэл яг тэрнтэй адилхан юм байна. Тэгээ нөгөө гадагшаа гарна гэдэг чинь бас стресс тий. Тэгээд нөгөө хүл мөлн тэдний одоо нөгөө бодисын солилцоо юу болоод идэв тий. Айгу ингээд ятарт юм билээ штэ хөрхийн. Тий. Нөгөө дээр үед хаан хатан ордондоо суугаад босоод цэргүүд нь дайнд гараа явж байгаатай адилхан юм шүү дээ. Басаа тий бүх магадлал хамаагүй өндөр. Тэгэл нөгөөдөл болохоор ингээд амьдрах магадлал хамаагүй өндөр байгаа шүү дээ. Угсаа яаж ч утсан тий. Тий. Айгу хөөрхөн бас нэг сонирхолтой л ертөнцийн тий. Хөдөө явдаг одоо дулаан болсон чинь нэг гоё байна. Би өстө аялах тэр дундаа хөдөө явах бүр маш их дуртай. Миний баг ганц энерги сэргээдэг юм тэр. Зөө. Тийм одоо ерөөсөө л хөдөө л явмаар байна. Тийм болж л өгвөл би ер нь хөдөө явах дуртай баг хөдөө амьдрий гэд бодохоороос яг миний одоо цаг нь биш л юм байна л да. Арайч хийж бүтээх юм ингээ болоогүй юм байна. Гэхдээ яг нэг мөчөд бол хөдөө амьдрна гэж боддог. Зөө. Тийм. Бэлэн болохоор. Манайх одоо сэлэнгэд амьдарч байгаа тал зам бол шовтон сэлэнгэд байгаа. Сэлэнгэ рүү ирэхээр бол манайхаар ирээрээ жигнэсээ яваалаач штэ. Би бол сэлэг бэлэнг бол зөндөө ордог. Угаасаа тийм. Монголоор бол Монголд хөдөөлөх гоё штэ ер нь. Энэ жил хаашаа явах вэ? Одоо энэ жил харин яг бодож байна. Ер нь бол Монголын айгүй олон газараар аялсан байхгүй юу? Тэгмээд одоо ерөөсө зүүн аймаг тийшээгаа хідэн газар үлдчихэд байгаа. За тэр хэсгийг дуусгана гэж та ботцсон. Алахгүй л явсан уу? Алахгүй л явж байгаагүй. Дунд руу. Яа, стоп. Яг л яваагүй нэг газар хэлчлээ тий. Би чинь зүгийн балыг тэндээс бас авдаг. Эндхийн зүгийчдээ судалж авах та. Оо, стоп.
юу гэмээр юм бэ? Бүр хав хавтгай газараа одоо нөгөө доронтын төвөөс халахгүй л хүртэл хав хавтгай одоо замгүй газар явна. Тэстэ уучлаарай худлаа ирчлээ. Би явж исэн. Яг ганцаараа үлдчихлээ гэд бодсноо халахгүй л минингийн талыг ярьж штэ. Минингийн талаар яг давхижсэн юу санаад ордог байж штэ. Минингийн тал чинь өстой сонир санагдчих надад бас. Ингээ бүр юу ч байхгүй тий. Тэгэл минингийн тал гэж нэрлсэн юм байлээ шүү дээ. Би бүр гайхсан тэндээс очиод. Ингээ юу ч байхгүй тал газар гэдэг чинь бас айгу сонин тийм тал газрыг үцгэлэн гэж байт юм гэж би яг тэр үед бодчихсон байхгүй юу. Би тийшээ тийм газар байдаг гэж сонсоод тийшээ явахаар амар санагдах юм болов гэсэн чинь амар санагдахгүй юм дээ. Үгүй амар санагдаагүй. Амар санагдахгүй юм бэ. Тэгээ нэг сони юм хинж ирэхгүй. Гэхдээ хоосон мэдрэмж төрөөд тэр чинь бас нэг нөгөө талаараа тайвшрал юу ч байхгүй болгонгууд. Тэгээ ингээд амар гой 50 байжснаа яг халахгүйн бөмбөгдөлтэй хэсэг дээр очихоор угсаа ойлгогдно ингээд юучгүй тэр тал газарт яаж байлж исэн бол гэж гайхна. Нөгөө угаасаа ингээд байлдан чинь окондо орж ингээд юмны хойгоор нуугдж иж ингээд яах ёстой шүү дээ. Тэгэнгүүт чинь ингээд нуугдах газар байхгүй. Тэгж байгаа яг халахгүйн байлданы хэсэг дээр ингээд нөгөө бөмбөгдөлтийн юм мөрнүүд өөрөх юм тогоонод үлдсэн тий. Тэр мэрийг харах айгу сонирхол юм билээ. Бид гэд нэг өнөөдөр ингээл амар үзмэр болгоол ингээ үзэж байгаа газар нэг мөчөд чи ингээл хүмүүс үхэл амьдралтайгаа тэмцэлтэй юм болж исэн байгаа шүү дээ тий. Тэгэл гэсэн чинь тэрийг тэмдэглээд амар гоё хөшөө байгуулсан. Тэнд ер нь хөшөө айгу гоё л доо. Тэр мэрийг харахаар бас сонирхол санагддаг юм билээ тий. Гоё. Яаж цэргүүдийг тийш явуулсан юм болов гэж бодохоор тий. Амар хязгааргүй тал. Тэгвэл хаашаа Сүхбаатар аймаг уу? Тийм ээ, сая тэгтээ энэрээ яагаад би угаасаа явцсан байж тэрийг бодсон юм бол одоо болохоор үлдсэн газар мазар гэдэг ингээд юмнууд бодож ирсэн аа. Баруун аймгийн яг тэр Баян үлхийг би яг бүтэн үзээгүй юм байна да гэсэн сүүлд хамгийн сүүлд бодсон юм тэр. Яг нөгөө малчин оргил руу гарсан. Тэгээд тэр хаваар Баян үлхийн сүүн гол гэдэг яг нэг хүмүүсийн үздэг хэдиймийг үзчихэд тэрнээс цаашаага Оростой хэлсэн хөлийн тийшээгаа их гоё газрууд бас байдаг юм байна. Тэгээ би яг тэр хэсэг рүү ер нь явъя гэж бас хамгийн сүүлд бодсон юм байна. Тий. Би үлгийн бүтэн тойрог үзчихсэн жаахан явсан. Тэгээ нөгөө Оросын хэлээд шүү дээ Орос руу гарчдаг. Тэгээд ийм Баян үлгийн ингээ харьцангуй юм чулуутай, тоостой, тийм нэг бүтцтэй. Тэгээд тэр хил гарангуудаа шууд ингээд ой мод руу орчдөг байхгүй юу? Тий. Тэр амар гоё. Тэр ястай гоё. Тэгж нотгүй тийшээ гараад тэрний яг цаана айгуу гоё тийм юу байдаг гинэ? Бааз байдаг гинэ? Орсын. Яг тэрийг дарангуу тийшээ очиж амардаг ч юм уу энэ гэсэн тийм юм бодсон. Бүр ингээд бүрстэй. Монголчийн өндөр уулаас ингээ амар хүчтэй урсдаг голмол байхгүй шүү дээ. Ерөөс ингээ хил гараад хэдэн километрын дотор тийм юм байждаг. Тийм гэсэн. Тэр бас их гоё аялал байдаг юм лээ. Гоё. Тийм нэг аялал авч явдаг найз л хэлж өгсөн. Тэгвэл гоё юм шүү гэд. Тэгэх юм бол бас болохгүй юм шиг л. Зөв. За би одоо Япон хүн юм чи Орос руу явах нь хэр тохиромжтой юм болоо? Япончууд явж байгаа юм болоо? Яваад хэрэггүй мэрэггүй гэдэг илчингээ хийсэн. Ягаад зүгээр хаа? Гайгүй хаа. Одоо нөгөө ямар нэг юм болоход нөгөө элчингээс тусламж энэ төр авахд хэцүү байгаа юм шүү. Одоо манай Япончин баахан хориг тойрсон. Би Орос гэж сонсоод уучлаарай. Ягаад Орос авахгүй болоо гэж бүр гайхлаа. Орос юу н хинч яваад одоохондоо нэг хэрэггүй. Ягаад тэгэхээр айгу сонин худлаа юм бах гэд би тэрийг жоок одоо худлаа юм бах гэж бодсон чинь жигнэсээ виз гарахгүй байгаа юм билээ шүү дээ. Орос руу гарсан хүмүүс рүү. Америкийн виз. Европын виз. Тэгээд тэрэн дээр би ямар сонин жигнэсээ юм байж тэгээд бодож ирсэн юм. Зөв. Тэгээд би яг сая Европ явахдаа Орос яваагүй нь болж дээ гэд бодож ирсэн. Тийм. За. Тэгвэл энэ жилийн аялалт бас амжилт төсөө тэгээ бас том охин сургуульд оруулах юм биш үү? Том охин сургуульд оруулна. Бас том ажилттай юм бэ. Миний ганц амьдралын том ажилт хэрлээ нь ер нь одоо. Амжилт өсөө тэгээ чамаас мэдээлэл авъя. Манай өвмө чи одоо дараа жил сургуульд. Би одоо шийдвэрээ гаргасан хойноо хэлнэ. Тэгээд өнөөдөр ирсэн үнхээр царайлаг баярлалаа.
Үнэхээр юм хөдж ирэхийг зү гадаад төөшөдөө. Айгу буруу хэлчихдээ шүү дээ. Гаинчтэй баярлаа. Маш их баярлаа. Тантай уулзсандаа надад айгу таатай байд. Би ер нь бол яг нэг удаа ярилцаж үзэх юмсан гэж боддог байсан хүн байхгүй юу? Би ер нь хүний талаар амар сониуч. Ингээд хүмүүстэй ярилцах гоё байдаг надад. Бүр юм ямар ч танихгүй хүнтэй ярилцах гоё байдаг. Ингээд зүгээр кофе шоп сууж байгаа шал танихгүй хүнтэй гэрчийн бүлттэй ертөнц шүү дээ тэр цаана те миний мэдхгүй. Тэгээ би яг тантай ярилцахыг айгу хүсдэг байжсэн чинь над руу ингээд бичээд санал тавихаар би шууд зөвшөөрсөн угаасаа. Яг угаасаа уулзмаар байсан. Ашгүй намайг яг ингээ угаасаа одоо л уулзах цаг нь байсан юм байна гэж бодсон. Баярлалаа. Тэгээ өдөр ярилцаад ингээ гоё байлаа. Тэгвэл бид тэрийг учруулсан Алисын хамт олонд бас баярлалаа. Тэгээ би одоо чамаас авсан юм шиг чиний зурагнаас одоо тэр Францд авсан зураг үлээ. Тэр яг Франц байсан шүү дээ тий. Францд авсан зураг шиг мэдрэмжийг байнга авахыг бас мөрөөдөж байгаа. Тий. Бас хувцаслалт гэдэг юм дээр бас айгу том айдиа өгсөн баггүй юу? Үнэхээр баяртай. Тэг чадсандаа баяртай байна би. За үзэгч та бүхэнд дараагийн дугаарын зочин хэн байгааг одоохондоо мэдэхгүй ч гэсэн дараагийн дугаар заавал болно. Нэг мэдэхэд битэд чинь 40 хэдэн дугаар хийсэн ба шүү дээ. Тийм үү? Вау. 40. Тэгээ одоо хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд могоо жилийн анхны дугаар явж байгаа лөө. Биш юм уу те? За могоо жилтээс амжилт хүсье. Би одоо лоо жилдээ байсан. Одоо жил ороод гарцсан нэг гоё юм. Та бүхэнд бас амжилт хүсье. Бай бай. Амжилт хүсье. Баяртай.